Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Ухамсарын шилжилт буюу далд ухамсар гэсэн сэдвтэй холбогдуулж та бүхэнд далайд тусалд нэмэрэгчээр мэдлэг болохоор өчүүхэн зүйлийг мэдээлэх гэж байна. Энэ юу вэ гэхээр хүн эрүүл өгөөд өвчтэй гэсэн хоёр хэсэгт өнөөгийн байдлаар бол амьдарч байна. Эрүүл гэдэг нь юу вэ гэхээр бүх хүчин зүйлээрээ оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд, бие бэлдрийн хувьд, эрхтэн системийн үйл ажиллагааны хувьд бүрэн тэнцвэртэй байж сая эрүүл байдаг юм байна. Энэ тэнцвэртэй үйл ажиллагаа алдагдсны улмаас болоод өвчин гэдэг үүсдэг юм байна. Өвчин хэн үүсгэж байна уу? Өвчнг яаж эдгэрүүлэх юм талаар та бүхэнд ярих гэж байна. Тэгэхээр өвчин гэдэг бол бид өөрсдөө тэр өвчнг бол бий болгодог юм байна. Яагаад вэ гэхдээ зэрэг өөрийн бодиттой байж байгаа махан биен дээр биел хооллоод жинхэнэ цаана байгаа хий бие бол хооллохгүй, анхаарахгүй, хайхрахгүй, хайрлахгүй байсны улмаас болоод энэ хий биен дээр үүссэн цэг төдий зүйл минь томорсоор, зузаарсаар, нягтарсаар байгаад тухайн аль нэгэн эрхтэн системэд очиж суусаар тэр нь бүр нягтарсаар шинжлэх ухааны технологийн аппарат тоног төхөөрөмжөнд харагдаж биелэлээ олж тэр эрхтэн системийн үйл ажиллагааг гэмтээж өгдөг юм байна. Тэр үйл ажиллагаа гэмтснээр болоод бусад бүх эрхтэн системүүд хоорондоо нарийн уялдаа холбоотой учраас бусад эрхтэн системийн үйл ажиллагаа бол алдагдаж ирдэг юм байна. Тэгэхээр хүн эрүүл байхыг л хүсэж байгаа. Өвчтэй байхыг хэн ч хүсэхгүй. Тийм учраас эрүүл байна гэдэг маань бидний өөрийн дотоодд байж байгаа дотор хүний энэ удирдамжаар, тэр чадамжаар, тэр хэмжээсээр хэмжигдэж хэвийн болж явах зүйл байгаа. Тэгэхээр өвчнг би өөрөө үүсгэсэн бол өвчнг би бас өөрөө эдгэж чадах их үүсвэр нь бол бидэнд байдаг юм байна. Энэ чадамжаа, энэ арга барилаа олохгүй, мэдэхгүй байгаагийн улмаас өвчин бол хүнийг дээлдэг юм аа. Бид бол өвчнг дийлж чадахгүй гэдгийг баримтлаад яваад байна л да. Жишээлбэл амны хэлээс ачтын бэлэг гэж бид бүгд амаараа сайхан зүйл хэлээд бүх зүйлийг анхааралтай, халамжтай, зөв эрг сэтгэлгээтэй, зөв бодолтой байх юм бол бидний үйл хөдлөл хийж байгаа бүх зүйл маань хэвийн байж болох боломжтой юм байна. Жишээлбэл энэ дээр 88% аавра гэрлэн бүрхүүлэн хэвийн эрхтэн системийн үйл ажиллагаа хэвийн ердийн би бол эв эрүүл хүн шүү. Ямар ч эрхтэн систем өвддөггүй. Би бол өвчнгүй гэсэн эрүүл чирэг залуу насандаа байна гэсэн хүмүүсийн хэвийн байдал бол ийм байж хахад жишээлбэл өөрийнх нь амны бэлгээс ч юм уу ямарваа нэгэн зүйлийг чадахгүй, болохгүй, аливаа хажуу талаас бүх зүйлийг муухай зүйлийг хайдаг, өөрийнхөө хийсэн зүйлийг болохгүй, бүтэхгүй болохоор нь өрөөл бусдаас энэ хүнээс боллоо, тэрнээс боллоо, миний амьдрал энэнээс боллоо, энэ нийгмээс боллоо, энэ байгууллагаас боллоо, хань ижлээс боллоо, өрөөгдүүдээс боллоо ч гэдэг юм уу. Ийм бусдаас хайсан, бусдыг шүүмжилсэн, бусдыг сайхан талаар нь биш, муу тааламжгүй талаар нь бодож сэтгэж, ховол зүтгэж байдаг хүмүүсийн аавра бол жишээлбэл энэ хоолойн баруун талын хоолойн хэсгээс буюу зүүн талын чихний тэгээд энэ чэжний хэсгүүд, бөөрийн хэсгүүд
Гэх мэт бүх аура нь бол өөрчлөлттэй байгаад байна л да. За ийм хүн яаж одоо энэ хүний хэвийн энергийн хэмжээ бол ямар хуу хэмжээтэй байна вэ гэхдээ 64% байж байгаа юм. Тэгвэл ийм хүн 5 минутны дараа орчтын ертөнцийг үүсгэгч аваа бүх тарины урд ордог авааг уншиж үзэхэд уншаад 5 минутны дараа эргүүлээд тэр хүнийг хэмжээд үзэхэд бол энэ 88% ауратай болсон байх юм. За аура гэдгийг юу юм бэ гэхдээ зэрэг бидний гадна талаар 7 өнгийн солонгон бүрхүүл байж байдаг юм аа. Энэ дэлхийн ертөнцид энэ тэнгэр хөх мөнгөн тэнгэрт ч гэсэн гарч байдаг шүү дээ. Нар сайхан болоод бороо орсны дараагаар гарч байдаг да. Тэгвэл энэ солонгон бүрхүүл чинь бас бидэнд байж байдаг юм байна. Энэ нь тэгтээ нягтарсан бий байгаа юм. Тэгтээ хүмүүс энийг бол далд ухамсар далд байдаг гэж үздэг байхгүй юу? Гэхдээ энэ үнийг онцгойж харж чаддаг бүх юм амтэй бүхэн ауратай амтэй бүхэн сүнстэй гэдгийг бол хүн бүгд одоо бараг мэдчихэд байна. Тэгэхээр хүмүүс хүний аураг энэ чинь иймэрхүү ауратай юм байна. Тэр талаас симхи болсон юм байна. Энэ талаас одоо сэрэгчсэн юм байна гэдгийг нь бол хараад мэдэж болно. Гэхдээ мөн аппарат тоногдох хөрөмжөөр ч гэсэн гаргаад үздэг юм байгаа. Тэгвэл өөрийн дотоод мөн чанар, дотоод чадвар, дотор хүн мөн чанараа олохын тулд юу хэрэгтэй юм бэ гэдэг зэрэг биднэрт бол бясалгал хэрэгтэй байд юм байна. Бясалгал. За манай төвийн хувьд бол 9 минутны бясалгал гэдэг нэг сайхан бясалгал байдаг л да. Орчлонгийн бүх хуулийг энэ дагуулчихсан. Орчлонгийн бүх хэмжээсээ энэ дагуулчихсан. Тухайн хүн нэг удаа хийгээд үзэхэд өөрийн дотоод мөн чанар, дотоод амар амгалан тархин доторх бодол тэр хязгааргүй дээш доош өнгөрсөн ирээдүй рүү тэмүүлж байгаа тэр бодлыг хэвийн хэмжээнд болгох ийм 9 минутны агуу их хүч ирхэг ийм бясалгал байдаг юм аа. Энэ бясалгалыг хийгээд 7 хүрдэн дээр уншаад үзэхэд бол энэ байдал бол биднэрт бий болж ирэх юм аа. Тэгэхээр өөрөө өөрийгөө эрүүлжүүлж өөрийнхөө дотоод чадамжийг хэвийн хэмжээнд илүү одоо бүтээлч илүү их чадварлаг болгохын тулд бол бидэнд зайлшгүй бясалгал хэрэгтэй юм байна гэж. Дээрээс нь мөн энэ одоо гэрлэн бүрхүүл нь эвдэрч гисэн хүн 5 минутны одоо ерөнхийд нь одоо аппаратаар үзэхэд 7 хүрд нь бол ийм эмх замбраагүй хаа сайгүй тэнсэн ийм байдалтай байж байна. Тэгвэл 5 минутын бясалгал хийгээд бясалгал хийснийхэн дараагаар 7 хүрд нь цэгцрээд энэ гэрлэн бүрхүүл нь хэвийн байдалд орж байгаа энэ зургийг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр бидэнд бол өвчлсөн бие эдгэрүүлж дотоод чадамжаа хэвийн болгож чадвараа нэмэхэд бол биднэрт арга зам байгаа юм байна гэж бид нэр одоо гэдгийг бол дэлхийн нийтэд бас хүмүүс батлаад байна л да. Түүний нэг одоо агуу их дэлхийн ертөнцийн агуу их гигантэн багш Сигу Кришна Рамеш багш маань манай Монгол улсад айлчлан ирж 2016 оны 6 сарын 19-ний өдөр Монголын хөл бөмбөгийн талбайд 10 цагт энэ агуу их гайхамшигыг мэдрэх боломжийг та бүхэнд олгож байгаа шүү. Тэгэхээр та бүхэн минь үнэхээр энэ 90 чинь юуны 100 блэ гэхээр мэдээллийн бөгөөд энергийн 100 гэдгийг бид бүгд мэдж байгаа. Хүн бүгд энерги ярьж байгаа. Хүн бүгд ухамсар ярьж байгаа. Ухамсар маань одоо ил бөгөөд далд ухамсар гэдгийг ойлгож байгаа. Далд ухамсараар таны мөн чанар, таны чадамж, таны агуу их бүтээл, агуу их хүч, эрч хүч,
амжилт бүтээл чинь бий болно гэдгийг энэ үйл ажиллагаанд оролцож та бүхэн минь мэдрэхийг би та бүгдээсээ хүсэж байна.